хайртай ярина. Тавтай морь. За дахиад та бүхэнтэй мэдчлээ. Би Арун Бат байна. Манай одоо энэ нэвтрүүлгийн ярилцлага бол нэлээд бүртээ байж болох боловч би энийг тийм биш байгаасаа гэж бодож байгаа тийм хүн байгаа. Тэгээ манай мобайл хэсэглэн байгаа учраас продюсинг бол их гоё хийгдчих байх. Яагаад би энийг хэлж яах гэхээр өнөөдөр бид нэр амьдралын мөн чанарын өөр нэг сэдв бас гэхдээ биднээс салшгүй нэг сэдв. Тэгээ би өөрийнхөө маш эртний дотны энэ уг нь бол лам хүн. Гэхдээ миний хувьд бол маш дотны юм те сэтгэл хуваалцдаг юм гоё үзэл бодлоо нэгдэг юм хүн байгаа. Төвдөн дандар гэдэг лам хүн. Энтхийг сурсан. Боловсрал бол те цэвэр одоо буддизмын шашны боловсралтай. Энэ ажлаа ч гэсэн одоо ч гэсэн залгуулж явж байгаа. Гэхдээ бол маш сайхан юм те амьдралын өөр одоо те сэдвүүдийг бол өөртөө нээж идэг юм сонирхолтой хүн. Бид хоёр бол олон зүйл дээр бол ярилцаж мэтгэлцдэг юм. Тэгээ өнөөдрийн зочнороо би уурсан. Тэгээд өнөөдөр миний зочин бол өөрийнхөө тухай гэхээсээ илүү бидний амьдралд байх тэр мөн чанарын талаас үзэл бодлоо хуваалцах гэж оролдож байгаа. Тэгээд андар маань өөрөө утасны хобби чинь тий сая дөнгөсөө бид нэглэгийн утасны хобби. Одоо бол дандар ер нь бол 2 3 утастай байсан уу? 2 утастай байсан уу? Үгүй анх бол тэгтээ байнгын л ер нь 2 утастай тий. Тийм ээ. Тэгээд 2 утсанд бараг хоёулаа 2 сэнтэй бараг л. Тэг яг нь ламнар бид нар чинь нэг хактар ер нь бүгд нэг хоббитэй. Гар утас, лэптоп, камер. Тэг би ч гэсэн адилхан бас тийм хоббитэй. Тэр яагаад тийм ээ? Ламнарт байдаг хобби нэг төстэй дээ. Яагаад гэвэл та бид нар бол байнгын лам утас өмсдөг учраас нэг гоё лам утасны гэдэг ч юм байхгүй зүгээр. Лам утасны шилдэг брэнд юу? Одоо ингээд хүмүүс ч юм бол одоо эмэгтэйчүүд Louis Vuitton гээл тэ Gucci гээл эсвэл Chanel гээл амар брэндүүд хэлдэг шүү дээ. Лам утсан тийм брэнд байна уу? Лам утас бол өөрөө бүхэлдээ мундаг том брэнд шүү. Зөвхөн онлайн хэндлмэд. Тэ. Зөвхөн гараар хийсэн гэдгээр. Тэрнээс л яг тийм брэнд нэртэй лам үзүүлж байгаа. Тэ. Тэмүүж ламнаар яг бас гоё цөнгөнд дуртай байдаг бах. Бичсэн залуу учраас бас өнгө дагуу сайхан цүнх өргөчөнд бас дуртай. Тийм тэгээ яг залуу учраас зүгээр нэг хоббит одоо ингээд техникийн хөгжил бол бидэнд маш их давуу талуудыг бий болгож байна. Бид нар хуучны багш нарын сайхан ном лекцүүдийг бол чөлөөтэй сонсож чадж байна. Олон том ботномодыг iPad гар утсан дээр лэптоп дээр иш тийш нь ямар ч төрөлхөөр авч яваад хармаар санагц үедээ харчиж байна, уншиж байна. За одоо гар утасны аппликейшнээр хараад номоо хараад судраа хараад уншиж байна. За одоо цагт бас нэг хүмүүний үзэл бодол өөр учраас зүгээр нэг заалны болонд iPad-ын гар утсаа хараад өөрийнхөө өдрийн уншлах юм уншмаар хармаар номоо уншчихад бол хэний ч ангаалагддаггүйгээр бид нар сууж. Ийм бол даваа талууд бас байна. Хүн бол мэдээж сонсон зүйлээ бүгдээрээ тогтоож хийхгүй. Тэгэхээр гоё сайхан багш нарын айлдал сургаалыг бол бид нар шууд л одоо хураагаад авчиж байна. Тэ. Жишээлбэл та надад Zoom хэрэглээрэй гэж зөвлөгч бол таны зөвлөгөөнөд аваа би Zoom авсан. Тэгээд ч одоо тэр Zoom-ээр бол багш нарынхаа яриа лекц центрийг бол хураадаг. Тийм. Одоо мэргэжлийн рекордер мен продюсер хэрэгэлдэг зүйлийг би бас хэрэгэлдэг тий. Гэтэ энэ бол би бас баяртай байдаг. Ягаад гэвэл ийм мундаг хүмүүсүүдээс бас хэрэгтэй өөрсөндөө зөвлөгөөг аваад ингээд бас энэ олон сайхан багш нарын яриа лекц ингээд бид нар хэрэгтэй үедээ сонсоод дахин өөрийгөө бас ингээд нэг зэниглээд ингээд байж байгаа бол бас баяртай байдаг. Энэ бол техникийн дэвшил. Энийг бид нар зөв ашиглах. Буддизм бол өөрийгөө илэрхийлэх дараагийн нэг арга нь бол техникээр дамжих хэрэгтэй гэдэг энэ цаг үеийн алхаатай бол нийлж штэ нэлээ орхон те. Энэс л зүгээр нэг юм судар бариад эсвэл нэг ном цаасан дээр хэлсэн барьж явах. Ер нь шашинны одоо хүмүүст хүрэх арга бол их олон янз байдаг юм болов уу гэж би боддог. Тэ. Жишээлбэл одоо гэртээ сайхан бурхан шүтэн залаад өөрөө судар ном уншдаг ийм хүмүүсүүд бас байна. Бурхан шүтэн юм залаад гандаа хүрээнд очиод мөргөөд хурал ном уншуулад тэрэнд яг дуртай хүн байна.
мөн шашны талаарх янз бүрийн номыг зөвхөн уншиж сонирхоод өөрөө шашны талаар мэдлэг аваад өөрөө тэрэнд бас нэг лам шиг адилхан ингээд сонирхоод явдаг хүмүүсүүд бас байна. Нэг хактер тэгээд идэггүйжсэн лам ургуудаа олзаад өөрийнхөө сонирхсон сэдвээр чөлөөтэй юм ярьж чаад тэгээд тухайн одоо хиймээр байгаа буйны юм уу янз бүрийн одоо үйл ажиллагаа юм уу гүнээрээ дамжуулаад тэгээд ч юм янз бүрийн хүмүүсүүдэд таарч лээсэн. Тэгэхээр хүний шашинд орох хандлага бол өөр байдаг. Тэгэхээр бүгдээрээ нэг адилхан байх хэрэгтэй гэж үзэх бас бодохгүй баг. Гэтэ миний хамгийн одоо зүгээр бодож явдаг зүйл бол гадна хэлбэрээр шашинтай байх дүүрэг гэх юм уу ийм хэлээсээ илүү дотоод агуулга нь одоо өөрөө шашинтай ойрхон байх. Энэ бол их чухал юм болоо даа гэж. Ганданд ордгоо мөртлөө шашинтай хүн байж болно. Гандан сумын лам урагтай ойрхон мөртлөө шашнаас хол бас хүн байж бас магадгүй байх. Тийм. Тэгэхээр бол гадна хэлбэр биш дотоод агуулга бол хамгийн чухал зүйл байна. Хойлоо энэ шашны тухай, бүр буддизмын тухай юу ярилцсанаа гэж бодож байна. Тэрийг төр хойлоо бас орхиод миний одоо өнөөдрийн ярих сэдвийг би чамд танилцуулъя гэж бодож байна л да. Тэгэхээр миний одоо өнөөдрийн чамааг үрсэн шалтгаан бол би орчин цагт байгаа нэг том асуудал. Бид нэр одоо энэ хөрөнгийн нийгмийн одоо цаг үе рүү ороод баг 30 орчим жил болж л дээ. Тэгээд бид нар ч өмчтэй болж те одоо хэрэглээ маань маш утсан. Одоо ингээд материализм бол маш өндөр хэмжээнд хөгжиж штэ. Энэ хэрэгтэй бүхнээ авч болж байна. Одоо Монгол ойл бүгдийг шийднэ л гэдэг ийм цаг үе рүү орсон байна штэ. Тэгээ би энэний цаад үжигн энээс болж хүмүүсийн зөрчил, энээс болж хүмүүсийн зарим нь амьдралын утга учраа яг ийм болгож хуургаж байна. За зарим нь бол ер нь бол мөнгөтэй л амжилттай байна гэсэн ийм нэр томьёо баг үүсгэж эхэлж байна. Тэгэл ингээл мөнгө гэдэг бол бүр одоо тэг би мөнгөнд бол би 3 мөн чанар байж. Эсвэл энэ огт байхгүй зүйлийг бид нэр байгаа гэж бодоод явж байгаа нэг одоо перво буддизмаар үзэл хоосон чанарын нэг тийм тамд бид нар орцсон юм шиг надад санагдаад байна тийм үү. А нөгөө талаас ер нь бид нэр юу хүсэж байгаа юм бэ? Юу хүсэж байгаа юм бэ гэдгээр амьдрал өөрөө өнөөдөр тий тайлал хийж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хэрвээ чи хүслээ зохицуулж чадах юм бол амьдралын өөр алхам руу орж магадгүй л ах гэж би бодож. Тэгээ би энийг буддизмд ямар нэгэн хариу байгаа болов уу гэж бодоод хойлоо хөөрөлдөл гэж бодлоо л доо. Тэгэд ер нь бол бид нэр хэрвээ өнөөдрийн одоо амьдралыг капиталист нийгмийн амьдрал юм а гэж бодох юм бол бид нэр нэг л зүйлийг хүсэж байна. Мөнгө л хүсэж байна те хэд баялаг л хүсэж байна. За мэдээж би бол нэг талаас айгу бүдүүлэг зүйл ярьж байгаа. А гэхдээ мэдээж хүмүүс бол хөдөлмөрийг хүсэж байгаа гэж би найдаж байна. Хөдөлмөрлөх, өөрийгөө нээх. Тэгээ одоо ингээд яг энэ мөн чанарыг бид нэр ингээд залуу үедээ өглүүлээд 30 жилийн туршид бид нэр тэмцэхтэй одоо үний төлөө тэмцсэн гэдэг айл болгоны юм философид үр хөвгтөнд дамжаад үлдчих юм бол бид нэр ер нь ямар хүмүүс болж үлдэхгүй гэж би бас бодоод байгаа байхгүй. Тэгээ би өнөөдөр энэ сэдвийг хөндвөл их зүгээр юм уу? Яагаад гэвэл хоёлаа урд нь олон жилийн туршид олон цагаар бол бас янз бүрийн сэдвээр ярилцдаг байсан. Тэрний нэг сэдв нэнүүгээр дайрж гарч л байсан хоёлоо те. Хүн хөдөлмөрлөхгүй бол хүн мөнгөгүй бол амьдрахгүй. Би бол тэр мөн чанарыг маш сайн ойлгодог. Гэхдээ түрүүн хэлснээр энэ бол хөдөлмөрийн үр шим ухааны те мэдлэгийн үр шимийн одоо аз жаргалд хүрэх ийм л орчинд байгаасаа л гэж би боддог л доо. Тэгээд буддизм маань 3000 жилийн туршид бол баг хүний амьдралын энэ шинжлэх ухааныг би судлаад гаргачихсан юм уу гэж би дотроо боддتي. Дэлхийн 4 том шашны одоо нэг хамгийн эртний шашных нь хувьд ч гэсэн те нэлээд одоо даацтай өгнүүдийг хэлсэн байдаг баг. Би бусад шашныг үгүйсгээгүй. А гэхдээ буддизм бас хэлэхгүй илүү байдаг байж магадгүй гэж би дотроо найддаг байхгүй. За энэ бол миний өнөөдрийн боцсон юм. Тэгээд хоёулаа санаандгүй эхэлсэнгүү л да одоо гар утас энэ хэрэглээ те. Тэгэхээр дандаа хэлж байгаа бол гар утас бол миний ажлын хэрэглээ. Тэгэхээр чи бол хэрэглээ гэдэг талаас нь энэ эд баялагийг тайлбарлаж шүү дээ хэрэглээ гэдэг талаас нь. Хамгийн сүүлийн утсуудыг авч байгаа дандаа те. Хамгийн сүүлийн дугаарууд те. Утасны одоо бүх миний бодол баг бүх утсыг л барьж утсан тийм үү хэрэглэж утсан. Тий. Гэхдээ энэ бол зөвхөн хэрэглээ талд нь илүү яг. Ер нь бол бид нэр тийм их юм хэрэгтэй юу? Хүний амьдралд. Шашны талаар нэг их гоёг хэлсэн байдаг. Тэр нь юу гэхээр манай одоо төрт ёсонд баримталж исэн
нэг уламжлалын юм л да. Тэр нь юу гэдэг вэ гэхээр хүний биеийг засаг буюу хуулиар засаглана гэж. Хүний сэтгэлийг бол номоор л засаглана. Тэгэхээр шашны маань өөрийн үндсэн нэг чиг үүрэг бол хүмүүн бидний одоо санаа сэтгэлийг одоо номготгох, ёс суртахуун таавалах, хүмүүжүүлэх ийм одоо чиг зорилготой. Нийгэм байгаа одоо бидний хүсэж байгаа хүлээж байгаа зүйл. Би өөрөө актер бол их хэдэн номтой хүн биш. Гэтэ энэ шашин номонд дуртай, багаас алан болсон одоо бараг 30 жил болж байна. Ингээд хуучны одоо өвгөн багш нараас бас ном эрдэм сонсож тэр сайхан улсуудыг бас харж нүд үесэж одоо сүжгэлж явсан азтай гэж өөрийгөө бас үздэг. Тэр хүний хувьд бол бидний одоо ламрын бидний зорддог төгс гэгэрх буюу бурхны утгад орох гэдэг асуудал бол мэдээж нэг том сэдв. Энэ бол одоо орчин цагийн хүмүүсүүдэд сонсогдох нэг хол сонсогдоод байж бас магадгүй байна. Тэгэхээр бидний өнөөдөр ярих одоо энэ нийгэмд ер нь шашин ямар хэрэгтэй юм бэ гэдэг зүйлийг бол надтай олон янзын хүн бас нэг хаяа зүгээр мэдээж янз бүрийн одоо боловсралтай, настай, үзэл бодолтой улсууд бас хүн юмны талаар ярих дуртай юм чинь бас ярилцдаг. Тэгээ би зарим нэгэнд нь бол хэлдэг. За актер буурлаж бухимдаад хэлээгүй үг шүү. Мэнсэн зүйл бас биш шүү тий. Заавал шашин шүтэх гээд хэрэггүй гэж. Тий. Заавал бурхны шашныг ч одоо шүтэх хэрэггүй гэж. Христосын шашныг шүтэж болно. Буддийн өөр одоо юу гэдгийг богино шашин юу байна? Латын шашин шүтэж болно. Заавал шашныг одоо ойлгох гээд өөртөө таалагдуулах гээд. Шашин өөрт чинь таалагдах албагүй. Буддийн шашин бол би одоо юу гэдгийг Эйнштейн нэг шинжлэх ухаантай ойролцоо шашин гэж хэлж өгөр байж болох тэр буддизм баг. Тэр яг Эйнштейний л бодлого. Буддийн шашин бол шинжлэх ухаан биш. Буддийн шашин бол шашин. Би бол энэ үгээ бид нар ламнар бид нар зөрөгтэй хэлдэг байгаасаа гэж. Би бас зүгээр шүүмжлэл гэж хэлэхэд хаашаа чим төвдийн зарим нэг томоохон төлөөлөгч нар баруунд очиж бурхны шашин бол одоо шинжлэх ухааны шашин гэсэн талаас нь хитрхи барууныг нь таалагдах гэж иймэрхүү хандлага байна уу да гэж. Би бол тэрнийхэн дээр нь бол санаа нэг байдаг. Одоо бол Христосын шашныхын ертөнцийн эзэн ертөнцийг бүтээж чадсан гэж Библиэл дээрх үгээ зөрөгтэй хэлээд тэр өөрсдөө номол итгэл үнэмшлэр явж болж байгаа. Ягаад буддизм бид нөр заавал Эйнштейний үгнээс бол шинжлэх ухааны шашин болж дүр хэсгийг албатай. Бидний сүмбэр уул байдаг гэх бурхан багш айлтсан бол тэрмгээр нь байж эхэлдэг. Гэхдээ бурхан багшийн сургаал бол үнэхээр гайхамшигтай. Хүмүүн бидний талаар бол хэрхэн яаж төгс гэхэрх вэ гэдэг талаар олон сайхан үнцэнтэй сургаал ном бол түүний дасан үеийн бурхны шашны олон мэрэгэн гэгээдийн хэдэн зуун мянган бот тэр зохиол бүтээлүүд байна. Тэгэхээр тэр бол үнэхээр үнцэнтэй бидний өнөөдөр дагаж хүн заавал гэгэрх ёстой юу? Хүний өөрийн хүсэл өөрийг нь гэгэрэлд хөдлөх баг. Дундаж хүслээр бол би одоо мэдээж гэгэрэл үгүй. Ер нь хүнийг бол бурхны шашин бол нэг их алт эрдэнэсэл харагдаад байна шүү дээ. Чи одоо ингээ заах хүслээ хэл би чиний хүслийг чинь биелүүлээ гэх юм бол тэр тусмаа одоо хөрөнгийн нийгэмд амьдарч байгаа капитализмд өнөөдөр амьдарч байгаа хүмүүс бол мөнгө өгчөөж гэсэн л санаа хэлэх байх л да. Хүний туйлын хүсэл нь бол амар амгалан баг. Тэнэс мөнгө хэрэг мэдл хүсэж онол бол биш баг. Тэгэхээр буддизм хэлж гэнэ үү эсвэл яг одоо бурхны шашинч гэж хэлдэг. Миний бодлоор ч хүний эслийн зорилго таны зорилго бол мөнгөтэй болох биш. Та амар амгалан амьдрах хүсэлтэй. Ямар ч хүн тэгэж бодно. Мэдээж яг бага залуу байж байгаад юу хүсэж болно. Гоё удас хүсэж болно, гоё зүм хүсэж болно, өндөр боловсралтай болж хүсэж болно, гоё байшин хүсэж болно, том дарга болохыг хүсэж байна. Гэвч аливаа юмыг хүн хараад ирэхээр амар амгалан 50 амьдрахыг бүгдээр хүсдэг. Тэгэхээр бидний амар амгалан 50 амьдран гэдэг чинь өөрөөс шалтгаалж илүү, гаднаас шалтгаалж байна. Ер нь бид нар яг ямар зүйлийг амар амгалан амьдрал гэж бичлэх юм бэ? Тэ өнөр өтгөн гэр бүлтэй гэр бүл ихнийгээ тойруулаад суудсан бүгдээ ажил үйлс бизнес гоё ингээ болцсон сэтгэл амгалан тавир энэ амар амгалан юм болоо. Ер нь яг амар амгалан гэж үг хэлж байгаа юм болоо. Арихтэй гэдэг талаар одоо хүмүүсийн бодолч тэр бурхны шашны ойлголт бас өөр байж бас магадгүй. Тэгэхээр энэ зүйлийн талаар зүгээр яг орчин цагт бол үзэл бодол их нээлттэй болж байна. Бид нар ч бас далдаад дутагдтал байна. Ялангуяа ламнар сүм хийх нэг бас их шүүмжилдэг.
Тийм мэдээж одоо үйл ажиллагааны процедур явцад янз бүрийн алдаа юмнууд бас байгаа хоо. Энийг бол үгүйсэхгүй. Одоо бид чинь дөнгөж л одоо 30 жил нэг энэ ардчсан нийгэм дээр би одоо эргэж одоо лам хуураг болоод бид нар ч гэсэн адилхан ингээл одоо суралцаа явж байгаа усууд. Тэгэхээр мэдээж одоо төгс зөвлөр байгаа манай сүмхий дүү лам нараас одоо бүх юм алдаагүй одоо сайн болгоцсон байгаа гэж хэлэхэд бас хэцүү. А гэхдээ илүүгээр шүүмж гэхээсээ илүүгээр засаж өгөх одоо зөвлөгөө бас байгаасаа гэж хүлээлт одоо хүний хувьд байдаг. Тэгээд ер нь энгийн хүмүүсүүд яг өөрснөө юу хүсэж байна вэ гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй. Тийм болохоор заавал тэр хүсэлтээ нэг ингэж тааруулж тэр бүтэн шашныг дүүнэх гэвэл арай жоохон өрөөсгөл болох. Ер нь одоо буддизм хоёулаа нэгэн түнсэн учраас төвлийн үнний тухай тэргээл яривал айгуу том шин одоо нөгөө мөн чанар нь орчих бах те буддизмын утга учирлаа. Би зүгээр л өнөөдөр байгаа дундаж залуу хүн энийг ойлгож дагаад байна уу? Эсвэл за яг хуу лам хуурга залуугаасаа болсон хүн бол илүү гүнзгий мөн чанараар нь тайлхлах л та. Зүгээр залуу хүмүүсийг үзэхээр аав ээж нь илүү шүтж бишрэх эсвэл даган те түүнийг дуурайх эсвэл ямар нэгэн өөрийнхөө итгэл үнэмшил болгож хөөрөх гэдэг дээр дагаж л байгаа даа л да. Зарим нь бол хараар ингээд сохроор дагаал те суугаал ингээд яваал. Тэгээ тэр хүмүүсд энэ хэрэгтэй юу? Надад эсвэл юуг нь ойлгоцсон байхад л хангалттай юм. Тэгэхгүй бол заав ээж нь ингээрэ гэсэн гэл ин. Тэгээ эсвэл лам багш ирлээ бүгдээрээ ингээд ингэчгээрээ гээл те. А гэтэл цаана нь бол хүмүүсийн энгийн харилцааны л зүйл ингээл нэг ойлголт байгаа юмнуудын одоо би мэдгүй 10 жилд буддизм гэдэг хичээл орсон үгүй би бас сайн мэдгүй байна. Одоохондоо бол би бол нэг тийм нарийн орж тайлсан бол байхгүй. Хоёлоо өнөөдөр буддизмын хүрээнд ярих тал тэр шүү дээ. Бусад шашныг бол те. Надад нэг хүн зүгээр хэлсэн. Тэр хэлсүүг би сүулт нь хэлээ. Би танаас нэг асуулт асууя. Та нэг бол аюу чанга хатуу хууль дүрмтэй бүх хүмүүсүүд нь тэр хууль дүрмээ дагдаг нийгэмд амьдрмаар байна уу? Эсвэл ямар ч хууль дүрм үйлчлэлгүй тийм нийгэмд амьдмаар байна. Хууль дүрм үйлчлэлгүй нийгэм бол хаанч байхгүй байх гэж би бодож байна. А зүгээр хуулийнх нь тэр одоо хэм хэмжээ ямар бол гэдэгт л ялгаа байгаа. Аха. Тэгэхээр эсвэл хууль дүрмгүй нийгэм бидний оюун ухаанд л байгаа. Надад нэг бизнесмен хүн хэлсэн. Насан насны залуу төрөн биш. Бас их туршлагатай хүн. Тэгээ тэр хүн хэлэхдээ ер нь ямар ч заавал бурхны шашин гэж хэлээг бол те. Ер нь тийм шүтлэггүй. Итгэл үнэмшилгүй хүнтэй бизнес ярих, бизнес хамтрах. Үнэхээр хэцүү гэж. Миний нөгөө хэлэх гээд байгаа санаа бол ямар ч хууль дүрм байхгүй тэр хүнд. Тэр хүнд бол мөнгө гэдэг л хуультай. Тэрний оронд ямар нэгэн байдлаар шүтлэгтэй, итгэл үнэмшилтэй ийм хүн байх юм бол нөгөө хүн альва нэгэн зүйлийг одоо хүлээн зөвшөөрч тэр ёс суртахууны юмыг хүлээн зөвшөөрч байгаа шүү. Тэр хүндээ одоо бизнес юм хамтраач гэсэн юм байх болов. Тэгэхээр би өнөөгийн одоо залуу хүмүүсүүдэд одоо шашны талаар хэтэрхий гүнзгий агуулгах юм ярихаар нэг хүлээж авах болоогүй болоо гэж бодож байна. Ягаад гэвэл дийлэнх одоо надтай таарч байсан хүмүүс ах нь бол залуудаа бол одоо стана Арслан барын аманд гараа ихээс уцахгүй, толгоогоо ихээс уцахгүй гэдэг шиг л ийм хүн явсан юм аа. Энэ шашин ном гэдэг талаар бол мэдчихгүй байсан гэж. Гэвч одоо аандаа бол альва юмыг хүчээр шийдэж чадахгүй гэдгийг бид нар ойлгох цаг юм. Тэр үед бол бидэнд хэн юу ойлголдог гэдэг нь энэ шашин гэдэг юмны тухай бодож эхэлдэг юм аа гэж. Тэгэхээр энэ бол миний үг биш. Хүмүүсийн үг тантай адилхан одоо ингээд олон жилийн хугацаанд бол янзын үзэл бодолтой хүмүүстэй ярилцахад бол тэднээс. Тэгээ би бас тэрнийг бас сонсоод ер нь бас тийм байдаг юм байна даа л гэж ингэж. Одоо энэ нийгэм дотор явж байгаа л одоо үйл явц процесс шүү дээ. Тэр хүмүүсүүд одоо энэ 30 жилийн хугацаанд улс төрөө бизнест одоо янз бүрийн албаар жил хийжсэн усууд хүртэл өөрснөө зарим нэг хүний тэгж үг хэлж байгааг сонсоод. Гэтэ буддизмд байгаа нэг хамгийн гол зүйл бол өөрөөгөө нээх энэ талаар бол илүү номлосон байдаг гэж би ойлгодог байхгүй юу? Бусад шашнаас илүү өөрөлдөл чи хинд итгэх вэ гэдэг асуултыг буддизм бол бүх одоо энэ чинь үүлийн үргээл нэг ойлголт шүү дээ тий. Одоо тэгэл тэр бүхний ямиг тэр хүний өөрийнх нь үйлдэлээс тэр хүний өөрийнх нь бодож байгаа зүйл нь хэрвээ зөв бодолтой байвал зөв зам руу явна. Одоо хамгийн энгийнээр хэлж л хамгийн бүдүүлгээр тийм үү. За хэрвээ одоо чи нэг буруу юм хүсэх юм бол тэр хүсгээ биелүүлэхийн тулд буруу тий замыг сонгох нь бол асуудалгүй ч юм уу гэдэг. Тэгэхээр
залуу хүн ядаж энийг мэдчихэж миний бодлоор болтгүй мүү гэсэн би санаа байдаг байхгүй юу? Би тэгтээ зөвхөн одоо буддизм руу хазааж юм уу сорын ганц шашин энэ гэж талаас нь хэлсэнгүй л дээ. Одоо нэгэнт одоо те буддизмын бас нэг том үгийг хэлж олохтой нэг санаа хэлж олох хүн миний одоо дотны хүн байгаа учраас тэгэхээр ядаж хүн миний хувь тавилан надаас хамаарна гэдгийг бол миний бодлоор буддизм бол илүү их тайлсан байгаа шүү дээ. Хамгийн том нэг ойлголт бол бурхны шашны хувьд бол үеийн үр гэдэг. За үеийн үр гэхээр одоо бид нь одоо юу гэдгийг хуучин одоо үзэл суртлын кино бүтээлээс нэг альва нэгэн болохгүй бол үеийн үр л ингэж хичдэг. Нэг жоохон хөрхөө нэг арга залтай ч гэдэг юм уу маягийн жоохон ойлгох хүмүүсүүдэд төрүүлсэн зарим нэг зүйлээр одоо мэдээллийн суугаад энэ төрөмөр харж хараа ер нь нэг тэр талыг ингэж нэг жоохон оошохгүй болтон гэдэг. Гэвч үеийн үр гэдэг ойлголт өөрөө айгүй том ойлголт. Их том ойлголт. Ер нь гэхдээ зарчим нэг тодорхой. Та сайн үйл хийх юм бол түүний үр дагавар сайн л зүйл. Та муу зүйл хийх юм бол түүний үр дагавар танд муу зовлон л одоо. Тэр өнөөдөр 10 жилийн багш нар ер нь хүн сургахдаа энийг л хэлээд байгаа юм шүү гэн. Мөн чанар дээр. Одоо жишээ нь зарим нэг хүн ингэдэг л дээ. Худлаа битээ, хулгай битээ хийгээл те. Сайн хүү бай гэдэг чинь ер нь үлийн үрийн мөн чанарыг л хэлээд байгаа юм шүү гэж би бас бодоод байгаа хгүй. Тэгээд ингэж тайлбарлаж өгөхгүй мөртлөө те залбирах хэвээр, лам багштай уулзах хэвээр гэдэг ингээд нөгөө хэлбэрээр нь хэлээд өгчөнгүүд би яагаад энийг хийгээд байна гэдгийг маш олон залуучууд ойлгохгүй байгаад байна уу гэж би бодоод байгаа хгүй. Хүмүүсүүд асуухаар ингэдэг. Би бол айгуу дэжгүй сайн хүн. Ингээ бизнес хийсэн, ажил хийсэн. Миний ажил ерөөсө бүтэхгүй. Тэгэхээр айгуу муу хүн, худалч, хулгайч. Одоо залтай. Тэний ажил гачин сайхан бүтээд байгаа. Тэр юунаас вэ гэж бид нараас асуудаг. Ер нь өнөөдрийн бидний энэ ажил төрөл одоо бүтэмжтэй байх ч юм уу амар амгалан гэж хэлээд байгаа энэ сайн сайхан бүх зүйл бидний өмнө хийсэн сайн үйлдэл холбоотой. Өнөөдөр ямар нэгэн байдлаар надад одоо зовлон бэрхшээл саад одоо байгаа бол тэр урд миний өмнө хийсэн үйл өмөртэй л одоо холбоотой. Тэгэхээр магадгүй өнөөдөр миний ажил бүтэхгүй байгаа миний урд хийсэн үйл өмөртэй холбоотой байна. Тэр хүний ажил хийж байгаа нь бүтээд байгаа нь урд өөрийнх нь хийсэн сайн үйлдэлтэй холбоотой байна. Одоогийн хийж байгаа үйлдэлийн үр дагавар бол өнөөдөртөө яг гарах уу юу гэдэг өөрөө бас сонин харьцангуй ойлголт. Тийм. Тэгэхээр муу хүн байж болох юм өнөөдөр. Дараа нь одоо тэгэл үлийн нэр нь үзгээл өнөөдрийнхээ аз жаргалыг таашаалыг одоо муу хүн байгаад болох юм шүү. Бурхны шашны ойлголтоор бол одоо туйлын одоо муу хүн гэсэн зүйл бол бас байхгүй байна. Туйлын сайн хүн гэж бас ойлголт бас байхгүй байна. Би тэнийг бол өөрөө зүгээр бас яг миний хувийн бодол шүү тийм. Би хэлж өнөөдөр Бурхны шашны одоо бүх том монлын юг бол актер ойлгомжтой тайлбарлах хэмжээний бас мөн үү биш үү би бас өөртөө эргэлдэж байна. Гэхдээ зүгээр яг сонирхож одоо дараа ярьж байна. Жишээлбэл бидний үздэг номон дээр өндөр хүн бол өндөр хүн гэхдээ өндөр хүн өндөр биш гэж. Яагаад гэвэл тэрнээс өндөр юм байгаа учраас. Бидний нэг тийм гүн ухааны жижигхэн маргаан битгэн дээр иймэрхүү мэгийн жишээ хэлдэг. Тэрнээс өндөр юм нь юу байж болох вэ? Одоо шин өндөр хүн мөн үгүй мөн гэж. Гэтэ өндөр хүн өндөр юм уу? Биш ээ. Ягаад гэвэл тэрнээс өндөр зүйл байгаа юм. Бас зөндөө байна. Тийм ч юм уу гэдэг шүү дээ. Тэгэхээр би аягүй сайн хүн гэдэг ойлголт бол бас тэрнтэй адилхан харьцангуй ойлголт бас байж болох юм шүү. Жишээлбэл сайн дотор муу, муу дотор сайн байх үйлдэл. Сайн хүн муу үйлдэл хийж бас болно. Муу хүн сайн үйлдэл хийж бас болно. Гээд тэрнийг зөвхөн нэг хийсэн, хоёр хийсэн үйлдэлээр нь бид нар сайн хүн, муу хүн гэж дүгнэх юм уу бүүмэд. Гэхдээ бид нар ямар ч гэсэн энэ хүн сайн хүн, энэ хүн муу хүн гэж түүнийг дүгнэдэг. Тэгэхээр ийм зүгээр яг ингээд нэг цааш нь ухаад бодвол бас нэг жахан юм маргаантай сэдвүүд бас байна л да. Гэхдээ нэг актер тэгж гүнзгэр хөдөлгөөгөө ер нь бол бидний энэ нийгэмд бол одоо энэ шашин гэдэг ойлголт бол хувь хүний үзэл бодлыг төлөвшүүлэх хүмүүжлийн ёс суртахууны ашиг өндөр ач холбогдолтой бас байна. Гэдгийг бол олон хүн санаа оноо энэ дээр бол нийлэх баг. Тэгэхээр буддизмаар жишээ авах юм бол залуучууд юм уу эсвэл энэ шашныг нэг сайн тайлж болгоогүй над шиг л хүмүүсийг би бас яриад байна л да. Энэ хүмүүсийн хувьд бол ер нь чиний амьдрал, чиний бүх зүйл чамаас шалтгаалнаа л гэдэг энэ нарийн зүйлийг мэдээд авчвал би ямар үйлдэл хийх вэ гэдгийг л өөрөө үр дагаврын те тооцоолох гэдэг ш. Тэр нэг үеийн үр нь гарч ирж гэн. Тэгээд нөгөө хүсэлтэй бүх юмнууд чинь тэнд цуглаад байх. Миний хэлэхээс та
шашинд орж болно. Шашинд ямар хэлбэрээр орох чинь хүмүүний сонголт. Шашны хээ зэрэг хүлээж авах нь таны бас сонголт. Эцээч одоо би таны бурхны шашин шүтээ гэж хэлдэг. Зарим нэг залуучуудад бол би та бурхны шашин шүтээд хэрэггүй. Яагаад гэвэл тань таалагдахгүй гол битээ шүтээ. Шашин тань таалагдах албагүй. Бидний бурхан багш ингээд номлоод ирсэн бид энийг нь л дагдаг. Энэ миний хувьд бол надад хангалттай болоо. Заавал ТV тань тэрнийг одоо таалагдтал ингэж одоо юу гэдгийг одоо юм бараа сурцалж байгаа юм шиг ингээд тайлбарлах хэрэггүй. Үндсэн ингээд бурхан багш ингээд айлтсан би тэрээр л да тэр нь бидний хувьд бол хангалттай. Олон зуун жилийн турш олон одоо мэрэгэн багш нарыг нэрээр одоо судлаад үзэл бодлоо чөлөөтэй уралдуулаа сайхан олон ном зохиол өгдөөгээд өөрснөө бяцлагаар төгсгээрээ энэ одоо гэгэрлийн замраар явцсан энэ учраас энэ бол үнэхээр одоо шалгагдсан практик л ийм л одоо зүйл. Өнөөгийн нийгэм зүгээр залуучуудад одоо өнөөгийн нийгэм чих тодорхой зарчимтай нэг юм шүү дээ. Хамгийн богино хугацаанд хамгийн өндөр үр дүнг хүсдэг ийм л одоо нийгэм. Шашнасаа ч гэсэн бүгдээрээ тийм юм хүсдэг. Тэрний зарим нэгэн хүн шуумжилдаг. Энэ нөхөр одоо ажлаа бүтээхэд тулд гандан очиж ном уншуулдаг. Гэхдээ гандан тэр хүн ажлаа бүтээхэд тулд гандан очиж ном унших нь одоо юу нь буруу гэж. Бүхэн сайн үр дүн хүсдэг. Тэгэхээр тэр хүний хүсэг харга барил янз бүр байж болно. Ном уншуулаад баян болж болох юм уу? Зөвхөн ном уншаад баян болохгүй байх. Мэдээж тэр хүний хөдөлмөр хэрэгтэй байх. Бидний хэлдэг тайлбараар бол баян болох гэдэг заяаных бурхан болох гэдэг санааных гэж ардын хуучны үг вэ. Тэгэхээр бидний одоо нэг үлийн үрийн ойлголтоор бол энэ наснда эдэмтэй мөн л урд хийсэн үйлээс шалтгаална. Жишээлбэл одоо адилхан хоёр хүн ижил одоо төвшнөөс эхэлчихэд ижил цаг хугацаанд бизнесийн хоёр өөр амжилтанд хүрсэн байж болно. Тэнийг бид нар юутай холбох вэ гэдэг. Бурхны шинэ ойлголтоор үлийн үртэй л холбоотой. Гэхдээ хичээл зүтгэл бас байгаа юу? Хоёулаа адилхан хичээл зүтгэл хийгээд яг одоо ижилхэн мөртлөө ингээд явхад хоёр өөр төвшин байдаг хүмүүс бидний нүдний өмнө авиатлах шүү дээ. Одоо жишээ нь өнөөдөр Монголын хичээл дээр эсвэл хөдөлмөр дээр нэг халтаа гаргасан тийм юм байж болох юм уу? Мэдгүй н одоо 90 онд бүгдээрээ л 108-аар бизнесийн гараагаа эхэлсэн баг. Гэтэ өнөөдөр хэдэн одоо Монголын бизнесийн том одоо төлөөлөгч нарын нэг болоод хэдэн одоо зүгээр жирийн за энэ бол миний хийх ёстой биш юм байна гэт ингээ орхисон байна. Мэдээж энэ бол үлийн үртэй л холбоотой байна. Тухайн хүний ур чадвар байгаа бах л та. Гэхдээ бас тэр төснийг 100% бүгдэрэг үлийн үрээс хамаарна гэж бас. Тэгэхээр яаж хийсэн яг тийм үр дүнд бас үрсэн байх магадлалтай гэж бас үлийн үрийг тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр зүйл нь бидний нөлөөлж идэг нэгэн бол үлийн үрийн тухай ойлголт юм шүү. Тэгэхээр энэ бол зүгээр нэг хүмүүс тийм ойлголт чиг битээ л одоо хандаасаа гэсэн. Миний хувьд бол дараагийн нэг нь бол одоо манай залуу үеийнхэн сонирхон уугүй нэг том сэдв бий. За би ч өөрөө нэг сайн ойлгодгүй нэг хоосон жанр гэдэг их том ойлголт бий. Тэгээд одоо лавнар бидний хувьд бол хоосон жанрын тухай нэг ойлголтыг нэг багс цохос ч гэсэн нэг эзэмшиж ойлгож аваад одоо бас энэ насанд ингэж бол бас өөрийгөө аз завшаантай байна гэж ингэж бодож ерөөл тавьдаг. Гэхдээ энэ дотор хамгийн тэр гол ойлголт нь шүтэн барилга гэдэг. Шүтэн барилга гэдэг нь бол биднэрд бас нэг хэрэгтэй ойлголт байна. Аливаа юм шүтэн барилгатай байв харилцан хамааралтай гэж. Тэгэхээр бий байгаад босод байгаад байна уу? Босод байгаад бий байгаад байна уу гэдэг ойлголт ч өөр их. Хүнд их том одоо ойлголтыг төрүүлнэ шүү. Босод байгаа учраас бий байна гэвэл бусдын одоо харилцан хамааралтай өөрийгөө оршиж байгаа бол хүмүлийн зөвшөөрч байна гэсэн. Тэгэхээр дугаан хүний одоо зөвхөн нэг хэлээд байгаа нэг эго ойлоо нэг ойлголт төсөөлж өгöd явагдаад байгаа зөвхөн би гэсэн үзэл маань бидний хувьд харцсангүй бас нэг жахан дарагдах гэх нь хаашийн бодит өнцгөөс харагдахад бол энэ ойлголт их чухал болох байна. Шүтэн барилга гэдэг. Мэдээж маш том дарга байж болно. Маш том компани захирал байж болно. Маш том компани байж болно. Гэвч юунаас одоо бүтэж өгнө гэдэг чи өөрөө сайн шүү дээ. Тэр хүн нангаараа тийм одоо том эрх мэдэлтэй юм уу, том мөнгөтэй бизнесмен байж чадахгүй юу? Гэдэл санааг хэлэх гээд байгаа юм л. Аригтай.
Тэгэхээр яг нөгөө өөрөө юунаас угшилтай эсвэл өөрөө юунаас хамааралтай гэдгээ бас ойлгох гэдэг ойлгох хэрэгтэй тий. За энгийн хүмүүсийн хувьд за өөрөө бол хэлчлээ л дээ бүр лам хүн өөрөө энийг нарийн ойлгохтол бас их юм болох юм байна гэхээр энгийн хүн нэлээд өргөдөж байж магадгүй. Би түрүүн бодож байгаа л хоёлаа нэг хүмүүсийн харилцаа хүмүүсийн ойлголтын хувьд л ярьж илаа л да. Юу н одоо дайсан гэж яг ямар юм хүнийг хэлээд байна. Эсвэл хүн байна уу байхгүй юу? Эсвэл ерөөсөө бидний оюун ухаанд л нэг юм байгаад байна уу? Тэг яа бид нар уурлаад байна. Одоо ингээл те хоорондоо тарахгүй байна. Бие бинийгээ үзэн ядаад байна. Бидний амьдралд байгаа хамгийн том зовлонгууд одоо бас тэр байна л да. Бүр энгийнээр ихтэл машин бариад явхтал маш их одоо те сэтгэл одоо зовж जैन, стрессж जैन. А тэгээ хэрвээ одоо ингээл бүх жолооч нарыг зогсоогоол жигэнсэн бууз тавих юм бол бүгд яг адилхан идэж чадхаар юм хүмүүс мөртлөө машинд суугаал явгоод бие бинээ дарчих гал юм уу бие бинээ хажуунаас нь дарчих гал. Тэр юу дайсан гэж байд юм уу? Хин юм бай дайсан. Дайсан гэдэг үг байгаа болохоор дайсан гэсэн тухай ойлголт бол байж л байх гэдэг байхгүй. Тийм. Зүгээр дайсан маань хинбэ гэдэг л бас их сонио л доо. Бурхны шашинд бол төгс гэгэрсэн архаад нарыг дайснаа дарсан гэж. гэж хэлдэг. Тэгэхээр тэр дайсан хаана вэ нөхөр гадна талтай бол байхгүй. Гадны дайсан нэгийг дарахад нөгөөх нь гарч ирж л байна. Тэгэхээр гадны дайсан бол хүн эзэж одоо дарж бол дуусахгүй. Гэвч Б гарч нь Б дарах. В гарч нь нэгийг дарахад нөгөөх нь гарч ирнэ. Гэвч тэр дайснуудыг бүгдээр ингэ дарж болох юм байна гэж Бурхны шашны номонд бол альцсан байна. Тэгэхээр тэр дайсан хаана байна вэхээр бидний сэтгэл дотор байна. Нөгөө Нисванысын одоо хорв юу бидний одоо муу сэтгэл. Хүн өөрийн муу сэтгэлээ дарж байж л дайснаа дарна. Жишээлбэл хүн өөрийн шунлаа дарахгүйгээр хичнээн мөнгөтэй болсон ч гэсэн тэр хүн баян хүн мөн үү биш юм бас хэлж мэддэг. Өөрийн уурыг одоо дараагүй цагт тэр хүн хизээ хаанч ямар ч үйлдэл хийж болно. За бид нар өөрөө мунхаг гэдэг нэг том дайсантай. Юмсын мөн чанар шалтгааны бүрэн гүйцэл мэдээгүйгээс болж буруу алхам зөндөө хийдэг. Тэгэхээр энэ хүний одоо туйлын дайсан бол өөртөө байдаг учраас энийг л одоо дарж иж хүн бол төгсгийгээр буюу тэр дайснаа дарж байгаа. Тэрнээс гаднах одоо нэг хоёр дайсныг дарах тухай асуудал бол байхгүй юм байна. Тэгэхээр одоо гадна талын дайсан бол дайсан мөн үү биш үү бас эргэлзээтэй. Өвлийн тухай ойлголт дахин одоо төрөл авах тухай энэ юун дээр бол олон жишээн дээр бол одоо энэ насны болон урд насны дараа төрлийн гэдэг. Бид нар бол их болсон 6 зайлаа хамаг амтан гэдэг миний ээж болоогүй нэг ч юмтан байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ наснда дайсан байсан хүн урд насны ээж ч ба дараа насны ээж ч бол. Тэгэхээр энэ насны ихэнд дайсан байсан энэ насны эцэс нь миний найз нөхөрч болж байна. Тийм зүйл бол бидний нүдэн дээр зөндөө л одоо байна. Тэгэхээр одоо хамгийн одоо ийм энгийн жишээнүүд бидний нүдний өмнө байхад тэр хүн миний дайсан гэж хэлэх нь зөв ч юм уу буруу ч юм. Энэ хүн миний найз гэж хэлэх нь зөв ч юм уу буруу ч юм уу бас бүх. Тийм. Тэгэхээр бид хоёрын яриаг хүмүүс бас нэлээд бодож тунгаах болов гэж би найдаж байна те. Одоо залуу хүмүүс хэрвээ сонсож байгаа бол залуу хүмүүс бас бодох. Би маш энгийнээр дахиад одоо ер нь бол чи ямар хүн байхыг хүснэ. Ямар одоо тэ үйллийг өнөөдөр зам мөрөө болгоно. За дээрэс нь чи өөрийгөө ялж гин гэвэл бас тэ дайсныг дийлж гин гэсэн юм ойлголт байх нэ гэж зөвхөн бүх юм чамаас эхэлнэ л гэсэн юм ойлголт байх нэ л гэж ойлгох гэдэг шүү дээ. Хойлоо маш энгийнээр би тэ би бол одоо Бурхны шашин судлаач биш шүү дээ. Гэтэл тэр дотор байгаа хүмүүсийн эцэс төгсгөлгүй бид нарыг жолоодж байгаа нэг зүйл бол яг хүсэл байна л да. За яг том болмоор байна. Яг том өсөж өндөхтэй хүн болох гэсэн ойлголт. Юу н хизээ хүн болох юм хүн. Гоо бидний нөгөө хэлсэн сайн хүн муу хүн гэдэг ойлголт
зөв буруу миний хувьд бол бас эргэлзээтэй. Тий. Мэдээж одоо ямар ч бидний нэг эргэлж ийм бодгалыг ингээд явж хад бид нар хүн гэл нэрлээ сурцсан. Энэ хүнийг явж хад хүн биш гэж хэлэх бол бас хэцүү. Дээж хүн. Тэр хүнийг одоо бид нар тодорхой хийсэн алхмаар дүгнээ тэр хүний сайн хүн энэ хүн болж ийн гэдэг дүгнэх зөв үү? Эсвэл тодорхой хийсэн нэг үйлдэл нь дүгнээ тэр хүний муу хүн гэж дүгнэх юм зөв үү буруу юм бас мэдэхгүй. Тухайн хүн маань дотооддоо бас ямар мөн чанартай байна уу гэдгийг бас бид хэлж мэдэхгүй. Гаднаа их уур уцаартай мөртлөө хүмүүс сайхан зөв юм хийгээд туслаад явдаг хүнж байж болно. Гаднаа одоо их зөөлөн тийм nice одоо их ээлдэг мөртлөө дотроо муу одоо сэтгэлээр хүнийг хорлоо явдаг хүн байж болно. Тэгэхээр хүнийг одоо гадна талаас нь дээж харагдах тэр зүйлээр нь дүгнэх нэг зүг бол өнгөн дүгнэлтүүд бол явахгүй нэ гэж тийм. Ер нь бол Бурхны номон заадаг хүн болгон төгс гэгэрсэн буюу Бурхны утгыг олох боломжтой. Тааж тэр бийж тэр битэр хизээ нэгэн цагт Бурхны утгыг олноо. Тэгээд бол хулгай яахгүй гэл юм байх юм уу эсвэл ер нь одоо тэр Бурхны одоо гим бүгдээс хагцсан эрдэм бүдийг төгсгсөн тэр бодгалыг л одоо бид нар бурхан гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Айгүй амархан. Тий. Тэгэхээр тэр үед бол гим бүгдээс одоо хагцсан байх нь муу хүслүүдээс салцсан байх нь сайн одоо эрдэм бүхнийг өөртөө зөкслөөцсөн байх нь зүгээр яг ийм хүний дүрстэй хэлбэртэй байх нь үгүй юу би энэ бас хэлж мэдэхгүй байна. Гэтэ бодгал болж амьдрах заавал шаардлагатай юу? Гүү одоо тэгээд энэ хүний хэдэн богиносоо бид нар амьдрал гэж үзээд бусдын одоо төдийл сайн хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр яахаргүй одоо ингээд таван цогцсын одоо аль нэгэн дээр түшээсэн нэрийдсэн энэ нэгэн одоо бие юу гэдгийг л бид нар одоо хүн гэж нэрлэдэг байгаа. Бодгал гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр нөгөө миний нэг хэлээд байгаа бид нар бол нэг тодорхой нэг юмыг өөрийнхөө харж байгаа өнцгнөөс л тайлбарлаад байгаа учраас яг жинхэнэ мөн чанарын одоо бас бүрэн гүйцэд харж ярьж байна уу. Тийм учраас өөрснөө сайхан хүмүүсүүдтэй бас янз бүрийн байдлаар ярилцаж үзэж байгаа. Ном энэ төр уншаа сонирхол бас. Ер нь бол яг бүгдийг тайлбарвал бидний нас бол бус эзэж хүрхгүй л тийм л. Яг үндсэн зарчим юмнуудыг бол ойлгоход бол их хялбарлалтай буддизмыг болохоор хүмүүс их хэцүү гэдэг. Одоо хэцүү гэж бодвол хэцүү баг. Гайгүй гэж бодвол гайгүй баг. Тий амархан гэж хэлэх ч одоо хаашаа амархан байсан бол энэ цаг хугацаанд их олон хүн би одоо гэрсэн гэж ингэж одоо гарах байсан баг. Гэтэл одоо түүхэндээ бол маш одоо цөөхөн хэдэн хүнийг бол төгсгий гэрсэн одоо ийм сайхан олон нэгд байсан гэж бид нар одоо ингэж үе үеийн магтнууд болж тэднийг одоо биширч хүндэтдэг учраас энэ бол тийм одоо амар хялбар байсангүй юм байна гэдгийг бол бид нар тодорхойлно. Энэ хэдэн Бурхны шашин үүснээс ш олон одоо ламнар бүгдээрээ л одоо Бурхны утгыг оруулах төгсгийгэр хин замлаар замсан. Тэгээ нэг баялагчийн халаас нь генералын фон байдаг гэдэг шиг лам болгонд бол тэр боломжууд нь байсан. Гэвч одоо энэ цаг үе дотор цөөхөн хэдэн хүнийг бол энэ эрдмийн өргөл төрсэн төгс сайхан гэгэрсэн тэр гэж ингэж хэлдэг. Тэгэхээр бол энэ бол бас тийм амар бас биш юм байна гэж бид нар бол бас бусдын одоо хөдөлмөрийг гэдэг юм уу хичээл зүтгэлийг бас хүндэтгэж ингэж одоо тэнийг зөв үнэлээд тэгээ өөрснөө одоо тэр боломж бидэнд одоо ямар байна вэ? Заавал хүн одоо бүх юм 100% сурахаас илүүгээр өөрт одоо боломжтой юм аа одоо сурч зөв эзэмшиж явах нь бол зөв болох. Хүний мөн чанарын хүн чанарын зүйлүүдийн тухай ч гэсэн ярьж шүү дээ. Тий. Одоо жишээ нь нэг ижил мэрэгжлийн хоёр залуу байлаа гэдэг яг адилхан сургууль сураад яг адилхан төвшөнд ихсэн чинь тэр хоёрын ур чадвар харилцсан одоо адилгүй л одоо байгаа шүү дээ. Гэтэл аль болох л өөрснийгөө одоо сайжруулахын тулд хичээхтэй хэрэгтэй. Сайн хүн бол төлөвшөлт нь хэрэгтэй зүйл юу вэ? Тэнд Бурхны шашинд байгаа бол тэр зүйлийг авч сайхан сонсож судалж өөртөө хэрэгтэй зүйлийг ингэж бий болгож ингэж бол тэр хүнд өөртөө л хэрэгтэй байх. Танаас одоо Бурхны шашинд хэрэгтэй юу би бас хэлж мэдгүй. Тий. Стив Джобсыг мэдгүй юм байхгүй дэлхийд дээр. Стив Джобс өөрийнхөө ертөнцөөс хальсан энэ түүхээрээ өндөрлөгтөнд бол маш сонирхолтой юм одоо санааг үлдээсэн гэж би боддог байхгүй. Тусаа зоогүй ажиллаа, маш их хөрөнгө мөнгөний эзэн суулаа. Юу нь бол хүндэтгэлийн орой дээр очлоо, тий. Одоо ингээл хамгийн гэдэг бүх юм л Стив Джобс байлаа шүү дээ. Утас руу яриад шүү дээ бас утасны тухай бас өндөж байна тий. Гэтэл Стив Джобс бол урт наслсангүй. Тэгэхээр Стив Джобсын хүсэл юу байсан бэ
гэж л одоо бид нар тааж л байгаа хэл да. Мэдээж энэ бол сайн компаниг бий болох, хүн төрөлхтөнд илүү шинэ технологиг нэвтрүүлэх гэл нэг талаасаа. Гэхдээ Стив Джобс орлого олохыг хүсэж байсан. За яг та баян болохыг хүсэж байсан нөгөө нэг юм хэлгэл багтай би мэдэхгүй. Гэтэл өнөөдөр Стив Джобс шиг байхыг хүсэж байгаа маш олон байна шүү дээ. За дахиад нэг алах юм бол ер нь л би юу хүсэж байгаа вэ гэдгээ ойлгохгүй байгаа маш олон хүн байгаа учраас бид нэр хязгааргүй энэ тэ зөрчил дунд ороод байна уу? Эсвэл хязгааргүй олон хүн өөрийгөө хэрэггүй юм золиод байна уу гэж би бас бодоод байна л да. Тэгэхээр хоёулаа энэ нэвтрүүлэг нэлээд төгсгөл рүүгээ өгч байгаа учраас хүслийг хянж болд юм уу? Хянж болногүй бол ийм 3 зөвлөгөө өгж болох уу? Ингэж хүслийг хянж болох юм аа гэ. Зүгээр одоо оролдоод үзье л да. Буддист те хүний хувьд одоо те буддизмын төлөөлөгчийн хувьд зүгээр санал хэлэхэд байна. Мэдээж одоо хүн болгонд хүсэл байдаг. Тэгэхээр тэр хүслийг одоо нэг өдөр асчсан гал руу усаар цацаад унтрааж байгаа адилхан алга болгох бид нарт дийлэхгүй. Тэгэхээр тэр одоо муу одоо хүсэл шуналлыг бол багасгах ийм одоо арга зам тэр юмнууд бол бурхны шишний номонд бол байна. Тэний нэг жишээ бол төвдөр нь бол жогшээ гэдгийг монголоор нь орчуулвал болж мэдлээ юу? Одоо хансан мэдл гэж ингэж орчуулж болно. Тэгэхээр тэр нь яг хөөхтөр за альва юмыг энэ миний хувьд боллоо доо гэсэн тийм одоо сэтгэл хансан бодол хүн төрөх бол бас их чухал юм байна. Нэгдүгээрт нь бол би ингээд сэтгэл минь анлаа гэж байна болж байгаа. Ингээд боллоо доо гэж. Үүнийг бол дахин одоо өөртөө хүн одоо сануулж ер нь бясалгал гэхээр хүмүүс нүдэн анаад л одоо ингээд нэг зөвлөө суугыг бясалгаж хэлээд байгаа. Бясалгал гэдэг энэ үгийг төвдөр гом гэдэг. Монголоор орчуулах юм бол дадал гэж орчуулж байна. Дадуулах гэж орчуулж. Тухайн үедээ хүн өөртөө дадал бий болох гэх тухайд л одоо хийж байгаа. Бясалгал бол оюуны одоо дасгалшгүй хүний биеийн одоо дасгалтай адилхан. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо маш их одоо зөвч бай бурууч одоо янз бүрийн зөвлөө одоо сэтгэл хөдлөл юмнууд байгаа. Тэнийг одоо засах хамгийн одоо зөв арга бол бясалгал гэж хэлдэг. Яагаад бясалгал гэж хэлээд байгаа юм гэхээр бясалгал өөрөө бол дадуулах. Биш маш ууртай хүн байж болно. Тэгэхээр тэр хүн бол уурыг одоо дарах тэр одоо арга зам ерөндөг юу байна? Тэр юмыг бол бясалгахгүй юу? Өөртөө дадуулж чиж тэр хүн уураад байгаа. Түүнтэй адилхан бидэнд одоо маш их хэмжээний хүсэл шунал одоо бас байгаа шүү дээ. За нэг гоё уцтай авалч юм байна. За нэг гоё байшинтай авалч юм байна. За нэг гоё машинтай авалч юм байна. За одоо би тэдэн сая төгрөгтэй байсан бол өдөн сая төгрөгтэй авалч юм байна. Төдөн одоо бизнес эрхэлдэг байсан бол өдөн бизнестэй авалч юм. Хүний хүсэл бол ингээд дундарш. Гэхдээ тухайн хүн бол за энэ надад бол одоо гэсэн энэ одоо сэтгэл хангамжийн сэтгэл дадлыг өөртөө бий болгож ээж одоо хүн бол өөрийгөө хязгаарлаж чадах. Тэрнээс одоо бүгдээр ингэ нэг удаа тарааж яар гуйлах шиг болоодгүй л хийж чадахгүй шүү дээ. Тэрийг яг одоо монголоор орчуулвал юу гэж хэлдэг нэ? Одоо болж мэдл гэж тэгж л одоо орчуулдаг юм да. Болж одоо боллоо чоо гэдэг нь боллоо гэсэн утгатай. За боллоо че гэдэг нь шева гэдэг нь бол оюун одоо бодол мэдлийг одоо хэлж оюун ханаа. Тэгээд боллоо гэсэн тийм одоо бидл юм одоо сэтгэл ханамжийг өөртөө болжээ гэж бодох бодлыг юм байна шүү дээ тий. За хоёрт нь ямар арга байна? Нэгдүгээр энэ дадлыг суулгах нь байна тий. За хоёрт нь одоо тэгээд цаашаа явахаар нэлээ цаашаа одоо би бол янз бүрийн одоо сэтгэл судлаач биш. Төвчих үзэл байж болох уу? За тэгээд тэрний дараагаар бол тэр хүсэл шуналыг дарах одоо ерөндөг буюу тэдгэрийг одоо дадуулах, одоо бяцлах ийм зүйл болох баг. Тэр нь юу гэхээр за би тэнд иглээ. За эхлээд ямар ч байсан боллоо доо гэсэн ийм зүйл бодол төрчих шүү дээ. За би нэг тэ нэг надад ийм юм байхад боллоо. Одоо энэс би цаашаа нэг шунаад явах вэ гэсэн юм зүйл. Энэ хэм явангада надад ямар үр дагавар авчрах вэ гэдгийг бодоод ингээ ургуулад үзэх юм бол тийм их хэмнээ хэрэгцээ бас байна уугүй юу? Одоо үед чинь нэг тийм минималист буюу тийм өөртөө одоо зохистой хэрэглээ гэдэг үзэл бол дэлхийд даяар явагдаж шít. Айхтар одоо хэдэн зуун метр квадрат одоо байшин тухайн хүн ер нь хэрэгтэй юу юу? 20 машин хөвдөө унах гал тий. Ингээд ирэхээр за надад энэ нэгдүгээр одоо арчилгаанаас ахуулаад дараа нь ингээд одоо янз бүрийн одоо эдэлж агуулгаас ахуулаад үнэртгэн унахаас ахуулаад одоо янз бүрийн одоо проблем байсан. Энэ одоо надад ер нь энэ олон юм хэрэггүй юм да гэд ингээд бас нэг өөрөлдөл надад энэ маш том одоо тий
ачааг авчрахын шүү гэж өөртөө бас бодож ирэх юм байгаа энэ хүсэл шунал юмыг одоо багасгаж дарах зүйл бол яхахгүй түүний үр дагаврын тухай бодож гэж байна. Ингээ энэ зүйлийг хэтэрхий хүсээ шунаад байвал бидэнд дараа нь ямар үр дагавар ирэх вэ гэж бодно. Эдэж хүний шунал бол хандахгүй. Тэгэхээр энэ хүсэл шуналаа биелүүлэхийн тухай тэнтэж найз нөхөлж магадгүй, хинтэж дайсан болж магадгүй. Ямар ч үйл хийж ямар ч одоо золиос гаргаж мэднэ. Тий. Та хэлээс Стив Джобс бол одоо нэг гаргаад бол их мөнгөтэй болсон. Нөгөө байдлаар тэр хүн одоо хэрхэн энэ амьдралдаа ад жаргалтай сэтгэл ханамжтай амьдарч ирснийг бид нэр хэлж мэдгүй. Тэр хүн өөрөө л одоо бид. Аригтай. Тэгэхээр бас тэр талаас нь харж үзэж одоо бас ямиг одоо бас өөрснийгөө энэ хүсэл шунал ямиг одоо бид нар бас хязгаарлах. Бол ус зохимжтой баг. Их актороор одоо олон тэрбум төгрөг доллар бас хүнд бас байхаараа ямар үр дагавар ирдэг юм бол ус хэлж мэдэхгүй. Тийм одоо мөнгөтэй байж үзег болохоор тий. Баячуулыг тийм зовлонтой гэж хэлж бас болохгүй бах тий. Мэдээж тэр хүнд бол маш даваа зөндөө олон сайхан хүн бас байдаг. За их эрх мэдэлтэй одоо дарга болохын одоо жаргал зовлон бас сайн мэдэхгүй. Тийм гэхдээ л амаргүй бах ус төр ч байдаг юм уу юу ч энэ төр компани эрх мэдлийг одоо барьж хадгална гэдэг бол бас амаргүй л одоо зүйл баг. Мэдээж тэр хүн одоо бас хүснээр өөртөө өгнө санаа цаг гаргаж чадж гэнэ үгүй юу? Хүссэн үедээ өөрийнхөө нэг хиймаа хийж чадж гэнэ үгүй юу? Гэр бүлдээ ямар цаг зав. За гэр бүлдээ цаг зав, өөртөө цаг зав, найз нөхөдөө цаг зав. Хэрхэн одоо гаргаж. Гэхдээ нацганы өөрийнхөө хүснээр нэг өдөр нэг сайхан яваад өгөх тийм цаг зав боломж нь бас байдаг юм болов бид нэр хэлж мэдэхгүй юм бол та тий. Мэдээж харахад бол мундаг л сайхан усууд харагддаг. Бидний дээр усуудын жаргал зовлон ямар байдгийг хэлж бас сайн тайлшгүй тий. Тэгэхээр нэгдүгээрт өөрийгөө одоо болжээ энэ би бол нэлээд боломжийн болоод авчихлаа шүү л гэдэг ийм сэтгэл дадлыг суулгах хэрэгтэй болж байна тий. Хоёрдугаарт ямар их үр дүн байх вэ гэдэг дээр энэ их өмч хөрөнгө нийт баялагийг би аргилж хамгаалах эсвэл авч явах гэдэг маш их хөдөлмөрөөр бас давхар шаардах шүү гэдгийг тий ухаж ойлгох хэрэгтэй болох гэдэг шүү дахиж бодох. Тэрэн дээр бас өөрийнхөө одоо орчин зүйн хэлээр бол менежменттэй отгоно шүү дээ. Энэ хөрөнгийг яаж залруулж аргилж явах уу гэдэг тий. За гуравт нь юу яаж болох вэ? За гуравт нь одоо сайн хэлж мэдэхгүй юм аа. Тий. Би бол зүгээр яг одоо нэгэнт аялаа энгийн хөрөлдөө хийж явахны үед би бол энэ төвчих үзэл байж болох юм гэсэн л юм санаа байгаа байхгүй юу? Хүн ер нь төвчд сурмаар өөрийгөө бас тэ оюун ухаанаа удирдах сурмаар тийм юм байдаг байж магадгүй гэж бодож байна л да. Тэгэхээр төвчих үзлийн тухай онол тэ бас ер нь байдаг л да. Зүгээр тэгтээ зүгээр хүнд бол тэр одоо нэгдүгээр ихтэй л их төстэй юм да. Тэ одоо болжээ гэдэг чинь төвчээрээ л өөрөө гаргаж ийн гэсэн үг. За ингээд авмаар байгаа ч гэсэн болцсон штэ л гэдэг тэ. Тэгээ би яг гуравт нь юу ч гэсэн энийг хэлээд ингээд гурван зөвлөгөөг хүмүүст өгчий гэж бодож байна. Ягаад тэгэхээр амьдралынхаа зургийг ингээд зурж харахад тэр хүнд амар амгалан байхын хажуугаар тэр хүн одоо эд байлагтай байхаар л өөрийгөө гоё мөрөдөж төсөлдөг л байх л да. Мэдээж хүн болгонд л ингэхгүй л дээ. Хүн болгонд бол би одоо манай Андрийн хэлсэн тэр гоё үгээр дуусгая гэж бодож байна. Амар амгалангийн төлөө бүгд явж байгаа. Тэр бүх хүмүүс ч гэсэн бид хоёртой хамт өнөөдөр энийг сонссон хүмүүс ч гэсэн бүгд л бид хоёрын ярианы дараа амар амгалан гэдгийг би хүсэж байгаа юм байна шүү л гэдэг юм ойлгохчоосоо л ойлгох байх л да. Ерөөсөө тэгж бодож байгаа. Тэгээ би Андрт маш их баярлалаа. Цаг гаргасанд тэгээ одоо бид хоёрын яриа бол ер нь нэлээд хүргэлжилдэг. Тэгээ цаашдаа ч өргөлжлөж бодож байна. Өнөөдрийн энэ ярианд бол хүрэлцэн ирсэнд баярлалаа. За манай тэ моба продюсер бас тэ нэлээд ухаарсан сэнчтэй харагдаж байна. Тэгэхээр биднэрт бол нэлээд тэ хэрэгтэй мэдээлэл өгсөн баг. Тэгээд бид хоёрын ярианаас ойлгосон ойлголтоор хүмүүс санал бодлоо илэрхийлнэ биз. Асуудал байвал би чамд хүмүүс ингэж санал тавьсан шүү гэдэг асуултыг хөргүүлээ гэж би бодож байна. Тэгээ би төгсгөлд нь миний хамгийн бас хайртай дууны нэг би бид хоёрын яриг бодох хоорондоо сонсох Beatles-ийн хорвоо ертөнцийн дундуур буюу Across the Universe гэдэг дуу байдаг. Тэгээ энэ дууг би нэг сонсож орой. Энэ дуунд миний ойлгосноор бол энэ төвд бурхны шашны нэг тийм одоо тэ сургаал таринаас бас оруулсан юм шиг. Jai Guru Deva Om гэж яг юу гэсэн үг вэ? За Jai гэдэг нь бол хэлж мэдэхгүй юм байна. Бичдэг одоо юм энэ харахгүй. Тэ Guru Deva гэдэг нь бол Guru гэдэг нь багш гэсэн үг. Deva гэдэг нь бурхан гэсэн үг. Om гэдэг маань өөрөө бол их том ойлголт шүү дээ. Ер нь бол
бүх одоо таны ихэнд бол хүмүүс одоо байдаг. Тэгээ ер нь хүмүүсийн гол одоо тайлбар бол энэ л одоо төгсгөө ирсэн бурхны тухай ойлголт. Өөрөө илэрхийлж өгдөг юм одоо ойлголт одоо байдаг. Тэгэхээр их багшийн одоо таныг бас хүмүүсүүд нэг энэ юу гэсэн бол шууд орчуулах гэдэг юмс ингэж хэлдэг. Танинууд бол өөрөө бас их тийм гүн үзий утга эмийг агуулсан бэлэгдсэн юм байдаг учраас шууд одоо өгчирж орчуулах гэхээс илүүгээрээ утгын тэгж ойлгож байвал бас их зүгээр юм да. За тэгвэл гүрдэва гэдэг бол багш. Гүрөө гэдэг нь бол баг. Дэва гэдэг нь бол бурхан. Одоо тэг хэлдэг. Ом гэдэг нь бол одоо тэр төгсгөөөрсөн бурхны тухай ойлголтыг хэрэглэдэг. Тэгэхээр энэ дуун дээр бидл самтлаг яг энэ үгийг ашигладаг. Тэгээ бид хоёрын сая ярьсан яриаг бас бодоод дог сонсон үз. Тэгээд бодвол нэг ямар нэгэн зүйлд одоо илүү их нэг үсэнгөө хандах хүндэтгэлтэй хандах зүйлийг бас хэлсэн байх. За бүр нарийн үсэх юм бол сэтгэлээ удирдах, хүслээ удирдах те хянах амар амгалан амьдрал руу илүү те дотоод сэтгэлээсээ тэмүүлэх авах тухай ярьсан байх гэж би бодож байна. Тэгээд дахиад баярлалаа. Энд шууд баярлалаа. Тийм арчин үеийн манай Монголын лам нар бол те бас их онцлог юм хүмүүс байдаг те. Тэгээд нөгөө хэрэглээг асар нарийн ойлгоцсон хүмүүс байдаг учраас би тэр хэрэглээний онлын бас тухай ярихад оновчтой хүмүүс авах гэж бодсон. Тэгж л өрсөө. За баярлалаа. За баярлалаа. Аригтэй
аригтаарай хамтдаа.